Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын Эмжэл радио 88.3-тай хамт байгаа нийт үзэгч сонсогч та бүхэндээ энэ сайхан үдшийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2026 оны 4-р сарын 3-ны Баасан гарагийн үдэш яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 11 минут болжээ. Хинт ч битгий хэлээрээ урайтай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань цоо шинэхэн дугаар маань ийхүү эхэлж байна. Нэвтрүүлэг маань одоо та бүхний мэдгээр 21-с дээш насныхан зориулсан учраас таны хажууд 21 нас хүрээгүй хүн хамт сонсож байгаа бол суугаа салахыг зөвлөж байгаа. Мөн та машиндаа сонсож байгаа хажууд чинь зорчигч байгаа бол зорчигчийн ая тухыг бодоод төр суугаа салахыг зөвлөж байгаа шүү. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төвөг удахгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Сонсож чадаагүй дугаарууд юм уу аль эсвэл боломжгүй хажууд нь хүн байгаа эсвэл боломжгүй үедээ сонсож чадаагүй бүхэл дугааруудаа та бүхэн манай Facebook-ийн хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө суугаар нөхөж сонсох боломжтой байгаа шүү. За, өнөөдөр Баасан гараг. Бүгдээрээ гэр бүлтэй хүмүүс тулгардаг асуудлуудын талаар сонсогчдоос ирсэн захиаг уншаад тэгэд энэ талаараа сонсогч аван ярилцах болно. Хоёр захиагаа ирсэн байгаа. Тэгэхээр хоёр захиагаа хүргчээд дараагаар нь бүгдээрээ шууд эфирийн утсыг нээгээд тэгэд хүмүүс аваад захианыхаа дагуу сэдвийнхээ дагуу ярилцсан. Гэхдээ орж ирэхдээ хитрхи бас нэг талыг бариад хүн буруутгаа шүүгээд ингэ зөвлгөөөхгүйгээр зөвхөн энэ талаар хэрвээ өөрт нь иймэрхүү төстэй зүйлс тохиолдож байсан бол эсвэл хин нэгэн дотны хүнд чинь тохиолдож байсан бол ийм зүйл болж исэн энэ дээр ийм бодолтой байдгаа гэдгээ хэлэхэд л болно шүү. Харин хөтлөгч миний хувьд болохоор холбогдсон хүмүүсийн сайн сонсогч нь байж чаднаа гэж амлая. За ингээд захианаасаа эхлэе. Хоёр захиа байгаа. Эхлээд хоёр захиагаа хүргчээд тэгээ шууд эфирийн утаснуудыг нээнэ. За эхний захиа. Сүүлчийн дотн харьцаа буюу нууц хүсэл. Сайн байна уу? Танаа сайхан нэвтрүүлэгт заавал захиа бичиж олон нийтээс зөвлөгөө авмаар санагдаад болтгүй. Нэвтрүүлэгтээ оруулаад өгөөрэй. Би 45 настай эрэгтэй. Эхнэр охины хамт амьдардаг. Бусдын жишгээр муугүй л амьдарч байна. Эхнэртэйгээ суугаад 10 жил болжээ. Жаахан хожуу гэрэлсэн. Өмнө нь олон эмэгтэйтэй учирч байсан боловч энэ хүнтэй л суун гисээр суусан. Эхнэр маань их сайн хүн. Миний өмнө учирч байсан эмэгтэйчүүдээс нэгийг нь мартаж ирж чаддгүй юм. Тэр маань надад сайн байсан, түүний бүх зүйл надад таалагддаг байсан боловч миний хувьд яагаад ч юм эрт хүнтэй суумааргүй санагдаад гэр бүл үүсгэж чадаагүй маа. Уг нь бидний дотн харилцаа үнэхээр таардаг байлаа. Би ганц бие байх үедээ буюу салснаас 10 жилийн дараа харин тэр маань нөхөр хүүхэдтэй болсон үедээ эргэж холбогдоод 1 жил хэртээ уулзсан. Яагаад гэвэл хин хинд маань сайхан байдаг байлаа. Тэгээд болох үедээ одоо дахиад 10 жилийн дараа уулзсан шүү гэж ярьж ижүүлээ. Одоо дахин уулзах эрүүл тавьсан 10 жил маань нэгэнт болжээ. Гэхдээ энэ уулзалт хин хинийхээ ар гэр аж амьдралд хор хохирол учруулахгүй. Хинт ч халбалгүй цаашаа дурсамжтай хадгалж үлдэх сүүлчийн дотн харьцаа байх болно. Цаашид хин хинэнд хөгшрөн бас амьдрал цаашид хэрхэн өрнөхийг таашгүй. Хин ч мөнх амьдрахгүй штэ. Гэхдээ нөгөө хүн маань зөвшөөрөх хэсгийг одоогор мэдэхгүй байна. Та бүхэн надад зөвлөгөө өгөөрэй. Хүслээ хорих уу? Эсвэл хүслээ гүйцээх үү? Одоо уулзах уу, болох уу? Энэ буруу зүйл үү? Амьдралд байдгал зүйл юм болов уу? За, ийм захиа ирсэн байна мэдээж захианы эзэн маань эрэгтэй хүн байна. Тэгэхээр одоо энэ захиагаа та хэд маань бас ингэ сонсцсон болохоор энэ талаар юу гэж бодож байгаа бас дор дороо сайн бодож байгаараа. Тэгэд лайв үзэж байгаа унтлагын өрөөний сайхнууд маань болохоор өөрийнхөө бодлыг шууд одоо юу гэдгийг байр суурийг комментээр бичээд ороод ирээрэй. За одоо ингээд захиа хоёроо хүргэн. Тэгээд захиа хоёроо хүргэснийхээ дараа шууд эфирийн утсаа нээгээд сонсогчтой авах юм байгаа шүү. За. Мөн сонсож байгаа сонсогчд маань одоо хин хаанаас аль аймагаас аль
улсаас үзэж байгаагаа одоо бичдэг уламжлалтай болсон. Тэгэхээр одоо халиукаа нь хүлээж байгаа шүү. Би тэндээ сонсож байна. Үчи минь дээ гэд ороод ирээрээ за. За захиа хоёрыг хүргэе. 2 дугаар захиа. Сайн байна уу? Би гимшээд ч юм уу сэтгэлийн онгойлгох гээд энэ захиаг танаа нэвтрүүлэгт бичиж байгаа юм аа. Би нөхөртэй, хүүхэдтэй, сайхан гэр бүлтэй. Хэдэн жилийн өмнө нөхөртөөгөө байнга л маргалддаг байлаа. Залуу осод болохоор аргагүй л байх л та. Мөнгө санхүү, дотн харилцаа, сэтгэл готрол, хардалт гэд хэрүүл тасардаггүй байсан. Одоо харин хоёулаа аятайхан ажил хийж тэр хэрээрээ ч асуудлууд багасж бидний харилцаа тайван сайхан аж жаргалтай болсон. Хүн гэдэг зовлон даадаг, жаргал даадаггүй гэж үний юм аа. Нэг л мэтгэд ажлын маань нэг залуу надад таалагдж нууцхан харж явдаг болчихсон байсан. Тэр ч намайг анзаарч надад их сайхан ханддаг. Нэг удаа харин ажлынхантайгаа бүүндээ гарч байхдаа бид хоёр бараг л харцаараа ойлголцоод эрт харьлаа гэж гараад буудал орчихсон. Тэр өдөр баг зэрэг халамжсандаа ч удаан харж хүсэж явсандаа ч юм уу нэг л зөрөгтэй байж үлээ. Тэгээд мэдээж дотн харьцаанд орсон. Харин маргаашаас эхэлж тэр үйлдэлтэй их харамссан. Нөхрөө хүүхдээ харахаар тэдний өмнө маш том гэм хийчихсэн юм шиг. Зүгээр л нэг өдрийн хитрхийн өндөр сэтгэлийн хөөрлөөр нөхрөө араар нь тавьчихжээ. Одоо тэр залуу маань дахиад уулзах санал тавьдагч би уулздаггүй. Уг нь сайхан байсан л та. Гэхдээ дахиж уулзахгүй байхыг хичээж л байгаа. Танаа нэвтрүүлгээ дамжуулаад уушлалт гуйх гэсэн юм аа. Гэхдээ тэр хизээч мэдэхгүй байхаа. Ингээд битсэн сэтгэл багч гисэн онгойж байна. Танаа нэвтрүүлгийн хамт олонд маш их баярлалаа. За ийм захиа ирсэн байна. Тэгэхээр одоо 2 захиагаа манай сонсогчд маань сонсцсон болохоор энэ талаар юу гэж бодож байна? Өөрт чинь ч юм уу танаа эхнэр нөхөр чинь араар чинь тавьж байв уу? Өөрөө бас араар нь тавьж байсан уу? Араар тавьж исэн бол тэр нь төлөвлөгөөтэй байж тавьчих уу эсвэл санамсаргүй те гинтийн байдлаар араар тавьсан уу? Яагаад араар тавьж болдог вэ гэж боддгийн. Жишээ нь та яагаад араар нь тавьж байсан бэ гэдэг ч юм уу те. Мөн таны хайны жил чинь ямар байвал та ирээдүйд араар тавихгүй байх юм? Та араар тавьж үзээгүй бол эхнэр нөхрөөсөө ч юм уу те эхнэрээсээ нөхрөөсөө өөр хүнийг сэтгэлдээ хайрлаж байсан уу? Мөн өөр хүн дурлсан гэхдээ бие физиологоор ямар нэгэн үйлдэл хийгээг бол энэ араар тавилт мөн үү гэдэг ч юм уу те өөр хүнийг харж явдаг. Гэхдээ янз бүрийн байдлаар одоо дотн харилцаанд ороогүй ч гэсэн хүнтэй чатлах, бичих, ярих ч юм уу тэгж тэгэх нь бас араар тавилтанд орох уу? Мөн эхний захиан дээрх сүүлчийн удаа гэсэн үг зөвтгөх шалтгаан болдгийм болов болдгүй болов. За энэ яг сүүлчийн удаа юм чинь гээд өнгөрөөчих ёстой юу? 2 дахь захианы санамсаргүй нэг л гэсэн үйлдэл нь бүсгүй таны ч юм уу одоо эхнэр нөхөрчин байвал та уучлах уу? Одоо юу гэдгийг за нэгэн удаалт гэсэн хараа ганц удааны алдаа штэ. Гэхэд та уучлаад өнгөрөх үү, өр хүүхдээ бодоод уучлаад өнгөрөх үү, аль эсвэл энэ угаасаа нэг араар тавьсан бол араар байнгын тавина гэж ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ тал дээр юу н араар тавилт дээр манайхан ямар байр суурьтай байгаагаа бүгдээрээ бичээд ороод ирээрэй за. За тэгээд сонсож байгаа бүх сайхан сонсогч нартаа энэ үчийн мэндийг хүргье. Баян-Улгийн аймаг Үлгий сумаас мэдчилж байна гинэ. За. Цагаар хэр байна агуурчин өнөөдөр ер нь бол хотод нэлээд бүрсгэр нэг тэ одоо юу гэдүүлээ айгуу тийм дүнсгэр өдөр байлаа шүү дээ тэ цаас бороо орохгүй ходж байгаа юм шиг гадаа нэг л тийм таагүй жоохон салхитай хүүтэндөө өдөр байсан шүү. За сүүлгүй амьдрал сүйдргүй амьдрал гэж юу яах вэ? За бариад идчихвэ гинэ. Тэгэхээр одоо мэдээж хөтлөгч халиукан бодохтой болохоор одоо ингэж боддгийн. Араар тавилт гэдэг бол угаасаа цэвэр хүний сонголт байхгүй юу? За тэр хүн юу гэх юм бэ? Санамсаргүй араар тавьж гэж баг байхгүй дээ. Тэр хүн одоо тгий үгүй гэдгээ сонгох хэрэгтэй шүү дээ тий. Одоо
би зүг ингээл ууж идэж явж байгаа л араар тавьчихсан ч гэдэг юм уу. Юу гэдгийг нэг удаа л болоод өнгөрсөн болохоор энэ одоо бараг л тооцохгүй гэдэг шиг ийм иймэрхүү юм яриад байдаг хүмүүсийг би ерөөсөй ойлгодгүй байхгүй юу. Араар тавьсан л бол тавьсан. Энэ бол сонголт, цэвэр сонголт гэж боддог. Алдаа гэж ерөөсөй хардаггүй төрлийн юм байгаа. Манай найз залуу надад бас тэгдэг байхгүй юу. Одоо бид тэр ерөнхийдөө айгу ижлэхэн одоо бодолтой байдаг энэ тал дээр. Нэг л удаа ч юм уу те итгэл алдах хүнтэй одоо араар тавих ч юм уу те бүр ингээд хөндрүүлвэл араар тавих аль эсвэл нэг хуурам эхлэлтийн үе шатууд гэж байгаа шүү дээ. Одоо мессеж бичих, одоо хандрах, тэр ханарж байгаа юунд нь буцаагаад хариу өгөх ч юм уу те энэ зүйлүүд бол цэвэр сонголт араар тавилтанд бас ордог болов гэж боддог. Тэгэхээр нэг л юм болох юм бол уучлаарай амьдралаас ч гарна шүү гэж хэлдэг. Би ч гэсэн буцаагаад яг энэ зүйлийг өөрөөс нэгдэг байхгүй. Тэгэхээр энэ бол цэвэр сонголт гэдэг дээр айгу итгэдэг төрлийн юм байгаа. За одоо ингээд манай шууд эфирийн утаснууд маань нэгдэж байна. Хэрвээ та Монголоос холбогдож байгаа бол 77 77 38 83 Улаанбаатар юм уу тий аль нэгэн Монголын хаа нэгтгээс холбогдох юм бол 77 77 38 83. Хэрвээ гадаадаас холбогдох бол 77 77 88 30 гэсэн дугаарууд маань яг одоо нэгдсэн байгаа шүү. Тэгэхээр орж ирээд энэ тал дээр ямар байр суурьтай байгаагаа хэлээд өгөөрэй. За эхний сонсогч аавь. За үчи мэндэ Амжилт радио. Орой минь. Орой мэндэ. За үчиг сайхан өгч байна. Өөрчлөлт байгаа юу? Өөрчлөлтсөн байна. Араар тавилтын талаар ярьж байна тий. За тийм араар тавилтын талаар ярьж банаас. Захиагаас сонсов уу? Тий захиагаас сонссон. За. Араар тавилтын сонголт гэдэгтэй болоо нийлнэ. За. Эхнэрийг өгч чадахгүй байгаа гэж өөр хүнээс хайж байгаа штэ. Би баг байхын төрөлхийн тийм юу вэ? Оосахны мэдэмжтэй. За. Ерөөсөө хүүхд байхын миний баг 1-2 дугаар ангиас л эмэгтэй хүний тийм гойлог биег аюу гоё гэж хардаг байсан. Тэр ерөнхийдөө бол амар оосахны мэдрэмжтэй насан туршид дандаа л тийм гоё гойлог биетэй гоё биетэй эмэгтэй хүнийг л аюу гоё гэж хардаг. За. Гоё сайхан өдөр нарийнхан бэлхүүстэй. Хүний тариаг нэг хардаггүй байсан. Одоо ч юм бараг тийм. Ерөнхийдөө тэгэл эмэгтэй хүний хараа мотой байсан ч гоё биетэй байх гэж болоо. За. За өөрөө болохоор их нэртэй юу? Их нэртэй. За. Нуаач байна. За нуаач. Тэгэхээр одоо араар тавилт дээр болохоор яг өөрөө яг ямар байр суурьтай байна? Араар тавилт угаасаа миний бодлоор эмэгтэй хүн болгон тэгдэггүй мэдгүй. Гэхдээ би яг өнөөдрийг хүрэхэд 40 нас 42 3 талдаа. Би 31 гэхлээр ихнэр аваагүй явсан. За. Тэгээд анхны найз охин маань намайг нэг юу яачих юм аа. Араар ч тавьсан. Хуурдаг байсныг мэдээгүй. За. Манай төхөмж байгаа эдгээр сонирхолтой. Тэрнээс болоод бид хоёр за 3 жил болж байгаа салсан. За. Тэгээд би одоо хинтэй чамаагүй явна гэж амар нараа тавьсантай хорсоод. Тэгээд миний амьдралын зам эвдэрсэн шиг байна. Тэгээд ерөөсөө таасан болгонтой бараг унтдаг байсан. Тухайн таксин явдаг байлаа, ганцаараа их амьдардаг байлаа. Юм өсөж. Тэр өдөр болгол нэг хүүхэд авчирдаг байсан. За тэгвэл одоо ингээд мэдээж яг араар тавилтын сэдвээр ярьж байгаа учраас араар тавилт юу яагаад болдог гэж боддгийг. Тэгээд яагаад болдгийг энэ санийхтай уялдаатай байхгүй юу? Яагаад ингэж яриад байгаа юм бэ? Тэгээд араа миний өнөөдөр учраас хүүхэн болгол бараг нөхөр араа тавилтын шиг санагдсан шүү дээ. Би нөхөртөө хүнтэй маш олон удаа явсан. Бараг 2-3 нөхөртөө хүнтэй явсан баг. Тэгээд яагаад араа тавьдаг вэ гэвэл нөхөр эхнэрээ хангаж чадахгүй байвал нөхөр нь эхнэрээ хайрлаж халамжлахгүй байвал тэр болгоныг л хайд юм шиг байлаа эмэгтэй хүн өөр хүнээс дутууга одоо бусдаас дутууга гүйцэтгэж араа тавьдаг. Би болохоор одоо эхнэр 2-3 хүүхд гаргасан л да. Тэгэхээр одоо би ч өөрөө нөгөө гоос эхнэрийг анх танилцаад эхнэр маань аюу гоё хүүхэн байсан. Одоо бол танилцааргүй өөр болсон. Одоо тэгээ нөгөө гойлог бие нэг байхгүй. Тийм гойлог юм байхгүй болохоор араа нь тавьж байгаа юм уу тийм ээ?
За бараг л тийм байх. Гэхдээ хоёрдугаар ихнэр бас надад хайр халамж аягүй муу болцсон. Бараг тоохгүй болцсон шиг хөө. Ааха. Тэгэхээр Тэгээ надад ярилцаж 10 үзвэл хоёр. Ихнэр надад 10 дүү. 10 дүү. Тий. Тэгээд би өөрөө одоогоос 3 жилийн өмнө явж байгаад нэг амар гоё би хаатай гоё өгдөлтэй гоё би хаатай царай зүстэй янз өөрөөсөө яг 17 дүү охиндоо танилцсан байхгүй юу? Тэгээд тэр маань нарыг даах танилцахад бас найз бандыгаа хуурд надтай явуулсан гэсэн үг. Тэгээд найз банд нь тэрнээс 4 ахс. Тэгээд тэр бас ягаад тэрийг арга тавьсан бэ гэвэл бас л тэр нь компьютер тоглоод, PC тоглоод юу ч хэлээ. Тэгээд хайр халамж байхгүй сексээр хангаж чаддгүй. Тэр манай тэр болохоор бас айгүй сэрэлттэй байх. Тийм яг л наадтай яг л адилхан секси өндөр юутай. Тэгээд бид хоёр одоо өнөөдрийг хүртэл явж байна. Бараг 3 жил гарсан явж байна. За одоо чи нөө нэг ийм үг гэдэг штэ. Би нууц хамрагтай. Гэхдээ нууц хамрагнаас нууц хамрагтай гэдэг шиг. Манай нууц хамраг яг миний хараа хяналтанд ороо идэг. Надад бас би тэрэн сайн. За. Тэгээд ихнэртэй бас хайртай хүүхдүүд юм гаргаж өгсөн. Тэр ихнэртэй бол секс бол сард нэгээс 2 л байдаг. Ихнэр ч өөрөө нэг секс юм байна. Нуу атагаа болохоор секс бол бараг хоёлоо дотн харилцаа гэж яриа шүү. За. Тий. Дотн харилцаад нуу атагаа бол өдөр болгоо. Оо за. Дөнгөж сая хийчихэл гараа явж байна. Оо за. Тий. Хоёр нэг хэрэг нэгээс 2 цаг шахаа хийдэг. Бүрээс ерөөсөө өөдөг. Би ч хийж явахдаа хэлдэг байхгүй. Чи өдөр болгон шинхэн танилцсан хүмүүс шиг л байдаг гэдэг. За тэгвэл өөрөс чи юм асуу. Нөө атагаа хийхэд 3-4 хийдэг байхгүй шөндөө. За. Ихнэртэй нэг сардаа 1-2 хийхэд ихнэртэй хийж эхлээд 1-2 минут болж хаад нэрх бууцдаг гэвэл яг. Ямар сонирхол байхгүй. Цаашд мэдрэмж авдаг. Тэр юу сонирхол авах бууцдаг. Тэнгүүд ихнэр намайг бэлгийн сонирхолтой гэж боддог. Тэгээ ерөөсөө ийм юм байлээ шүү. Ихтэй хүний амьдрал. За асууя л та. Ер нь ингээд өөрөө мэдээж их нэртэй хажуугаар нь бас ингээ өөрөөсөө маш олон дүү ингээд нууц хамрагтай юм байна шүү дээ тий. Гэхдээ их нэртэйгээ сардаа 1-2 хийвэл их юм болж гэн харин нууц хамрагтай болохоор өдөр болгон бараг л тэд дуудаас та хамаагүй дөнгөж тий танилцсан хүмүүс шиг хийгээд ингээд. За тэгэхэд ер нь тийм гэмшил төрдгөө. За би буруу зүйл хийж ин шүү дээ. Би ингэх ясгүй шүү дээ гэдэг ч юм уу нэг тийм хүний нэг тийм цензур гэж байдаг та. Одоо юу тийм бэ? За гэмшил мэдээж байгаа л да. За би энийг хуурж байгаа хөрхэн амт гэдэг. Тийм мэдээж тодорхой гэхдээ гэмшил өөрийн айгу буруутахтай ихнэрээ. Тэр хэдэж миний хүссэн юм өгөхийг хүсдэг бас намайг хайлдгүй, намайг тэрдгүй. Ер нь намайг одоо тэрдгүй, хайрлдгүй, хүсдэггүй. Гэхдээ миний хүснээр байдаггүй. Би одоо жишээ нь ихнэрээ гоё хувцамсаад гоё эмгтээлэг байгаад гэж амар хүсдэг байхгүй юу? За. Тэгээд тийм юм хүсдэггүй. Тэр насаад юм өмсч ерөөсөө би чи ийм юм өмсөж би ингээд дүндээ гоо ерөөсөө яадаг. Хоёрдугаар би бас сартаа 2 хийдэг гэдэг байна шүү дээ. Ууд нь би бас хүүхдүүд хичээл сургуультай явсан орондоос бас нэг хийчмээр яагаад байхгүй өдөр. Би ч ер нь байгаль хэлцээд юм. Тэгтэл хийхгүй. Үгүй цаашаа гэх. Тэнгүүт би дотроо заа хахын хаас ороо нөгөөдөө орсон чигээл тийм боддог дотроо тэнэг чиж магадгүй миний бод. За. Энэ тал дээр бол надад нэрээ үнэхээр хэлэх үг алгаал гэж хэлээ та тий. Ягдгүйл би өөрийг чинь шүүхгүй ямар нэгэн байдлаар янз бүрээр ингээд сонсож байгаа учраас за тэгээд ихнэрээс хүсдэг. Тэгэхэд ихнэр өөрөө миний хүсдэг одоо намайг хүсэж байгаа гэдгийг юус ойлгодгүй байхгүй. Тэг хэлэхээр хүртэл ойлгохгүй юм уу? Тийм. Хоёул нэг хий юм яхаар битээ гоёрч даавар мааварч гэх юм уу тэнийг мэрэдэг. Тэгэхэд манай нөгөөд чинь болохоор би явж байхдаа л зүгээр янз болоод эмгтээлэг зангаа гаргаад тэгээд би хүрэхэд би шиг юм уу тэгээд бид хоёроос амар санаа нийлдэг. За. Тэгээд ийм хөл ээдэн да.
За холбогдож өөрийнхөө талаар бас ярьсан маш их Аа. баярлалаа. Бас нэг юм хэлэхэд байна шүү дээ. Би энэ нөө хатаага уучрахаас өмнө зүгээр дам зургийн бүсгүүчд аягүй их явдаг гэсэн. Эхнэрийнхээ хажуугаар уу? Тэгээ ерөөсө тогтсон хүн байхгүй. Тэгээ сард нэгээс 2 3 удаа ингээд шал танихгүй хүмүүстэй унтчих гэсэн үг шүү дээ. Ядчаад дэлгэвч хэрэг аягүй дургу. За. Мэдрэмж муутай байдаг тий. Тэгээ одоо энэ хүнтэйгээ тогтсон хүнтэй болсноос хойш энэ нөө аага хизээч араар нь тарих байгаа. За. Өвчин зовлонгоос гол байх гэж байна. За санаас хаваалтаа сонссон баярлалаа. За маш их баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөгөө. Өөрөө ч гэсэн. За. Гоё шүү. За ерөнхийдөө бас энэ дээр бол хүн болгоно мэдээж сэтгэл санаа хуваагдах байх л та. Гэхдээ би яагаад гэвэл эмгтэй хүн учраас ингээд сонсоход бас айгу хөндөрлөв юм л та. Яагаад одоо ингээд хамт амьдарч ийж тэ одоо гэрүүл болчоод үр хүүхдийн гаргаад одоо эмгтэй хүнээс эрэгтэй хүнд барих хамгийн том бэлэг бол үр хүүхдэд шүү дээ тэ. Тэрийг нь бас үнэлээд илүү л хайрлаж илүү л ингэж тэр эхнэрийг хүсмээр юм тэ. Энэ тал дээр би бас жоохон гайхаад байдаг байхгүй. За нэг сонсогч авъя. Эмжил радио холбогдсон байна. Оо, за танаа орой минь. За орой минь үчиг минь үчиг сайхан өнгөрөөж байна уу? За сэдвээ болоод сонсцсон байгаа энэ тал дээр ямар байр суурьтай байна? Гараар тавил гэсэн тийм. Би яг миний бодлоор л үнэж байвал гэж боддог тийм. За. Үнэж байвал. Одоо би бол одоо ганц бэлдээ. Аха. Тэгээд би ингээд нөгөө хоорой бизнесээд гоо сайхан жахгүй юу? За. Тэгээд ингээд мэдээж ингээд айгүй олон мянган дандаа эмэгтэй хүмүүстэй харьцаж байгаа. Тэгээс мэдээж яг надад хичээл ингээд бүх юм ярьж байгаа л да. Гэтэл надад яг үнэхээр амьдрал нь амар хайрын санагддаг. 9 шүдийн лимиттэй хурж ирэл одоо энэ талаар бол ярьж байгаа шүү дээ тий. Манай уу ингэдэг тэр ингэжсэн гэл эсвэл өөрөө ч юм уу тийм ээ. Тэгэл ингээд сонсоход ингээд аюу сайн хань ижилтэй гой доктортой амьдралтай үр хөвгттэй сайхан амьдралтай байгаа байхгүй юу? Тэгсэн одоо ингээд мэдгүй ингээд баг нөхөртэй хамт ажилладаг хүнтэй секс хийгээд ах шиг. За. Өөрийнх нь хань ижилтэй хамт ажилладаг. Тэг ингээд нөхөртэй хамт хоол идж байгаа, өдрийн хоол хамт идж байгаа ингээд тийм хүмүүст өөрийнхөө биеийг нүцгэн биеийг өгж байгаа амар гутамшигтай санагд. Яа, тэр бол одоо нөхөр нь хараахан мдээгүй ч юм уу мдээгүй явж байгаа болохоор цэвэр тохиомжлол байгаа байхгүй тийм биз дээ. Тийм амар муухай мэдрэмж. Тэгэл би гэл өнгөрөөдөг. Тэгээ тэрийг одоо ингээд өөртөө би чинь амар муухай санагдаж байгаа байхгүй юу? Би тэр хүнийг үнэлж чадахгүй бүр ингээд амар муухай амар агуулмаар санагдаж байгаа. Тийм тийштэй ингээд нүүн яран дундуура одоо би нөхөргүй байгаа штэ. Яг нөгөө гэр бүлийн маш олон асуудлаас болоод би өөрөө ганц би босахгүй юу? За. Мэдээ нөгөө 20 жил хандлаад аюу олон зүйл хуулаад өнгөрөөж байгаа штэ бид нар чинь амьдралынхаа туршид би бол нөгөө төвчж чадахгүй эмэгтэй хүн байна гэж одоо тэр хүнийг чөлөөлөд явуулаад би ганц би болж байгаа. Тийм ингээд одоо юу дөө ингээд батаа авч үзсэн амьдрал чинь өөрөө сайхан болгоч тэгж араар тавь явна гэдэг л амар муухай. Тэгээд тэгсээ нөхөргүй хүүхнүүд тийдэг, нөхөргүй хүүхнүүд ингэдэг. Тэгээд нөгөө баг хамгийн буруутай хүмүүс нь нөхөргүй хань ижилгүй ганц биетэй хүмүүс бараг явдалтай, бараг биелэн хизээд дууд чи гэж одоо нийтлэг хүмүүсийн зан чанар нь тийм байдаг. Яг ингээд улаад би энэ олон эмэгтэй хүмүүстэй харьцаад ингээд харьцахлаар яг үүндээ нөхөртэй хүүхнүүд яг ажилтнаа сайхан зөв эмэгтэй хүмүүс байгаа шүү. Тийм би тийм хүмүүсийг бол муухай гэж хэлж байгаа юм биш. Яг. За одоо ингээд өөрөө болохоор хэлсэн шүү дээ. Ингээд салаанаар нүүжлүүлж байгаа эмэгтэйчүүд орж ирэхдээ за би нөхрийнхөө хамт ажилтдаг залуутаа ингээд явдлаа, унтаж хөвтдөг гэж ярьж шүү дээ. Тэгэж ярихдаа ер нь нэг тийм гэмшил байна уу? Эсвэл яагаад тэр хүнтэй явдгийн ч гэдэг юм өөрийгөө зөвтгсөн тийм зүйл ярих уу?
ер нь өөрийгөө л одоо зөвтгөл амар гоё байлаа. Хүүхэн амтан хөвгөл үзээгүй юм байна. Сая таны хүнтэй болохоор хүлээж явахдаа хажуудлын буудал руу ороод гэлзуулчлаач гэж яах шиг надад бол амар ой гутам санагдсан. Тийм. Тэгээд өөр ингээд хамаг муу мухаа маань надад ярьчихвал тэгээд дараа нь надад эвгүй зам маань гаргадаг. Одоо энэ миний нууцыг мэдчихлээч гэдэг юм нэг юм амар сонио. Яа том биэс. Тэгээд тэр яг юу ч юм бэ? Уг нь аль тэгвэл хайрлаад хүндлээд зөв амьдрчвал амьдрал чинь өөрөө айгүй гоё сайхан зүйл шүү дээ. Хүн болж төртэй. Тий. Тэгээд яг үнийг хэлэхэд амьдралтай хүүхнүүд арай л явдалтай маа л гэж яг миний дүгнэлтээр бас санагдсан. Одоо яг над шиг ингээд ганц би одоо нөгөө хүүхдүүдийн төлөө зөвхөн ажил гэрэл явж байгаа хүүхнүүдэд яг үнэлэлтэд тэгээд завхаарж явах завч байхгүй. Тэгэхээр яг ойлголтууд байгаад байна. Die ажилласаа хийгээд мөнгөө сайн олж өгвөл би хангалуун амьдрна. Хинээч гуйхааргүй. Тийм. Тэрийг энэ одоо тэгээд юу гэдэг single mom гэхээрээ л явдалтай. Энийг шууд саяхан нэг маань найз хүн намайг амар донтолж байгаа байхгүй юу? За. Тэр бол нүхтэй 4 хүүхэдтэй. За тэгсэн намайг бод дуудаад. За. Тийм. Одоо нэг 4 залуу байна. Натаа нийлээд 2 хүүхэн миний найз хүрээд ирж мэрэж гэлээ. За. Яасан өгшөө би жоохон хатуу хөвтэй байхгүй юу? Тэгээ би шууд тэгсэн. Яасан өгшөө цогийн тэмцэлийг секс гэдэг ам гэсэн. Тэгээ бүр ингээд жоохон шудраг хийчихэж байгаа юм чинь бэ? Тэгсэн юу гэж? Тийм цогийн тэмцэлийг секс гэдэг ам үчигч үгүй найзаа ойлголоо. Тэгсэн чинь тэрний өмнө бас нэг намайг нэг хамт гарын мараа гэлчихгүй юу? Тэгэхээр яасан гэсэн чинь би найз нэг хүнтэй уулзсан гэсэн чинь чи юу яриад байгаа би бүр гахаад. Тэгсэн чинь нөхрөөс өөр нэг гошин гатаа хүнтэй уулздаг байх таараад. За. Айхтар. Ер нь бол айхтар эрэхтэй болон эмэгтэй хүмүүс хасайгүй л байна тийм биз дээ. Тийм. Тэгээд тийм сэтгэлгээтэй байгаасаа л гэж би яг үнэхээр дотроо харамсаж явдаг байхгүй юу? Секс бол юу юм бэ? Ястай яг би бол өөрөө одоо ганц байж би өөрөө тоглоом хэрэглэдэг. Тийм надад бол яг үнэхээр цэвэрхэн санагддаг. Би жоох хүүхдтэй би цэвэрхэн байх хэвтэй. Тийм. Би жоохон дайгсан юм хаачлаарай. За зүгээр гэхдээ хараа яг өөрөө чинь ингэж гаргаж ирсэн одоо үнцг нь болохоор ганц бие эхчүүд ч юм уу сингл эмэгтэйчүүдийг ихэвчлэн одоо хүнтэй суудсан хүмүүс нь ч байна уу аль эсвэл нэг эрэгтэй эмэгтэй хүмүүс харахтаа эднэр л айгу явдалтай штэ энэ нэг юм ганц бие нэг хэдэн хүүхэд одоо бараг л муухай айлгэрнээ цуулчаад энэ гэж ярьдаг ер нь бол ганц бие эмэгтэйчүүд нэг тийм өртчихгөөд байдаг тал байдаг те тэгэхээр энэ дээр би угаасаа яахаарахгүй хүн амтнаас сонсч л байлаа одоо олон нийтийн газар өөр хүмүүстэй учирч байхад бас тийм хандлагыг харж исэн байхгүй юу. Тэгэд би бас өөр төр бас нэг жижигхэн хөөрхөн жишээ авахад би ч одоо ингээд шар үстэй штэ. Тэгэхээр нэг юм шар үстэй болохоор л нэг тийм айлгүй гэж бас боддог юм шиг байна лээ. Тэгэхээр нөгөө нэг номыг хавцсаар нь дүгнэн гэдэг чинь айгүй буруу байхгүй да. Тийм. Тэгэхээр яг энэ үнцгийг л гаргаж ирээд байна тийм ээ. Тийм. Тэгэл ингээд одоо би амар олон юм шүү дээ штэ. Тэгээд энэ олон эмэгтэйчүүдтэй ганц би учирхэд ямар олон гоё эмэгтэйчүүд бас байдаг. Бүр үнэхээр хаттай тэрчээстэй өөр хүүхдийнхээ төлөө тэр юу тийж одоо хүний нөхөртөө явуулаад араар тавилтаа секстэй буудлаа орох хаана байгаа юм бэ тэдэртээ. Тийм би одоо тийм үү тийм хараасаа тэрний хооронд хажуудгаа хараасаа өөрлөгөө өнгөгөөсэй л гэж би боддог. Ер нь хувь хүнийг л
Оо яг. За тэгэхээр одоо захиа эхний захианы маань эзэн залуу байгаад байгаа шүү дээ. За одоо ингээд өмнө нь уулзчихсан 10 жилийн одоо дараа уулзъя гэсэн яг уулзах цаг олцсон. Та нар надад зөвлөгөө өгч ер нь ингээд хүслээ хорих хэвээр мó эсвэл за галзуу ганц дотн харьцаанд орчъё гэд зориглоод очих хэвээр мó яг яасан дээр идэг юм а энэ буруу зүйлөө үгүй юу гэд асуусан байсан. Энэ тал дээр ямар байр суурьтай вэ? Би бол одоо юу их нэртэй илүү Эхнэртэй. Миний бодлоор тэр ганц шөнө бол чиний амьдралын одоо жинхэнэ утга учир байна гэж бодохгүй л. Ханийдлээ хайр үнэнчээ. Яа. Тэр хүний хүснээр нь байлгахаас байхгүй багаар зүйлнүүд ханийдлээ өөртөө таалагддаг болго. Магадгүй эмэгтэйчүүд биднэрт ингээд 4-5 хүүхэд төрүүлээ тархлах тий нөгөө 55 см-ийн бэлхүүс нь 70 мас болох магадлал тий. Тий миний хайр жин доо миний хайр гоё бол гэлээ ярьж олсон шүү дээ. Яг. Би тэр араар тавилтыг үнхээр хүлээн зөвшөөрдгөө би бүр эксийнхаа гихтээ барьж ийсэн. Тэр цаг мөч миний сэтгэл бүр пан гэж хөхөт ус тутгаал би 7 хоног хоол идээгөө. Атгачгүй юм байлээ. Тэгээд анидгаа төрөөс нь тэр өөр хөтөйгөө хараад баясаад амьдралдаа сэтгэл хангасан амьдрах хэрэгтэй л гэж бодож байна. Оо яг ёстой гоё зөв зөвлөгөө өглөө. Маш их баярлалаа. Тэгээд ямартаач захианы маань эзэн сонссон байхаа. За, орой сайхан өнгөрөөгөөрэй. За, баярлалаа амжилтсан. За, баярлалаа. За, тийм ээ тэгээд хүн хүний одоо юу гэх юм бэ те туулсан амьдралыг одоо би таашгүй штэ те. Гэхдээ л бас хажуудах хань ижлээ. Би чамд хайртай, би чамайг насаараа хайрлна. Хаста нэрэ те. Бүх гой амлалтуудыг ингэж авч суучаад дараа нь гол жишээлээд нэг өөр хүн амтан руу бас нэг илүү гарч билгүүд олон гэдэг шиг те. Ингээ явна гэдэг чинь бас хүн чанаргүй шүү. Энэ айгу муухай шүү. Хажууд байгаа хүнэл тордоол яг л тэр ямар байхт нь авсуусын тэр чигээр нь л хайрлаад явах юм бол эмхтэй хүн чинь өөрөө гой цэцгэлдэг байхгүй да. Тийм ээ. За. Дуудлага ирж байна авъя. MJ радио холбогдсон байна. Байна. За. Гой сайхан эхнэр нь хүүхдүүднийг гаргаад өгөхөд эхнэрүүдээ хайрлахгүй байна гэдэг шүү дээ. Үгүй шүү дээ. Секс таахгүй байгаа ч гэсэн эхнэрээ амар хайрладаг шүү дээ. Зөвхөн тэр ноо агаас секси ихтэй хайр халамжаал аваад байгаа байхгүй юу? Өөр додоод байгаа юм аа. Тэгээ тэрнээс эхнэрээ хайрлахгүй биш. Хайрладаг шүү дээ. Өвдөж мөвдөлт нь бас санаа зовоол. Тэр нэг тий бас нэг жоохон өвдөлт бас амар сандарч мандарсан шүү дээ. Өөрөө бол бүр амар гомдолтой буцаж орж ирж шүү дээ. Тий. Хайртай байгаа тэгсэн ноо атаач хайртай нөгөөдөө хайртай хоёулангийн бижигээ явах болоод яваа л байна. Өөр чинь хувьд болохоор хоёр хүнийг зэрэг хайрлаад ингээ хайраа хуваад иж болоод байна тийм ээ. Болж байна. Тий хоёулангийн бижигээ яваад иж болж байна. За. Авиас шүү наа чинь бас авиас л гэж хэлээ. Хоёулангийн ижилхэн тэнцүүл хайрлаж байна. Чи та бодоод үзлээ. Би нэг жишээ нь хоол хүнсний махта би 2 айл зэрэг юм авдаг бодтой манай найзад шоолоо. Мартин амир чинь 2 цэцэг 2 дарс гэл явж штэ. За маш баярлалаа. Тэр нэг бас нэг юм яриад хэлсэн сая тэр нэг залуу ганц онлайн хийн гэдэг байгаа. Дахиад нэг. Тэгээ би тэр залууд бол хийгэрэл гэж хэлмээр байна. Тэгээ гоё та. Сайхан гоё ганц өдөр яв. Хүн нэг л удаа амьдрна. Тий. Тэгээд энэ ноо байснараа ирчүүд бид нар чинь бас 10 хоногийн өмнө өгөхөөсөн бол 10 хоногийн дараа өгч байгаа шүү. Яагаад гэвэл жоохон ч гэсэн стрессийг амар их тайлж өгдөг, амар их ядаргааг тайлж өгдөг. Хүсчээсэн юмыг хийж өгдөг. Сексгүй явснараа нууаагүй явж байгаа ирчүүд зөндөө байдаг. Тэд нар амар их стресс, амар их хурдан хөгшөөдөг. За энэ бол таны бодол. Хүмүүний бодол амар хөгшсөн байдаг. За. За холбогдсон баярлалаа. Дахиж холбогдсон баярлалаа. За. Би бол угаасаа саяны холбогдсон сонсогчоос бололоо бүр ингээд эрс тес өөр өнцгөр ингээд хараад байгаа шүү дээ. Санал нийлэхгүй байна. Санал угаасаа нийлэхгүй. Хэрвээ миний найз залуу ч юм уу те одоо хань маань хурж ирээд араар тавьчлаач гэх юм ямар нэгэн байдлаар мэдгдэх юм бол би зүгээр
хизээш уучлж чадахгүй төрлийн юм байхгүй юу? Уучлаараа би наатхантаа чинь эвлэрээ чамааг уучлаад ингээд хоёлаа ингээд дахиад шинээр эхлэе тийм ээ хараа гэдэг шиг тийм тэрийг бол би хүлээн зөвшөөрөхгүй. Яа харахгүй. За яг сонсогч авъя. MJL радио холбогдсон байна. Сайн байна уу? За радиогоо онтраагаараа давхар сонсогдсон шүү. За сэдвээ мэдж байна. Араар тавилт дээр ямар байр суурьтай байна? Захианы эзэнд одоо юу гэж хэлмээр байна? Яг гэвэл надад туслаач ээ. Ямар нэгэн санаа оноо байвал хэлээрэй гэсэн бэлээ. Энэ би өөрөө байж үзсэн. За. Энэ ямар учраас юм шиг одоо тэгээд бас 10 жилийн өмнө татвахаас эксперт одоо тэгээд гадаад зэвтэй амар хэцүү байдаг байсан. Тэнгүүд надад баг хийгээгүй эргээ баг хийцэн дээрж биш болоод. Тэгээд бас нэг ажлынхаа нэг хүүхэнтэй татнасаал. За өөрөө чинь хувьд болохоор араар тавьсан шалтгаан нь яг юу байсан? Яг юу ямар хүчин зүйлс хүнийг араар тавихад хүргэдэг юм? За ер нь гэрүүлийн өөртөө харилцаатай. Харилцаа гэсэн үү? Би бол одоо жишээ нь бол одоо тэгэл юу яадгүй лээсэн. Янз бүр болдгүй лээсэн. Тэгэл намайг тийм болдог гэж бодоод. Тэнгүүд нь би тэгэл хийж лээсэн. За. Одоо болохоор тэрийг болцсон мэт. Бэнэ үү? Бэнэ үү? За салчлаа. За ямар тач яг ингэж нэг юм ярих гэж байгаа юм шиг байжсэн ээ. Яг асуулт нь ороод ирсэн чинь гараа авчлаа. Тасарсан байгаа шүү. За манай сонсогчдоос энэ тал дээр ямар байр суурьтай байна? Комент уншъя. Цайцсан амтан бэ? Саяны хоёр их нэртэй хүн гинэ. За сонсогч орд ирлээ сонсогч аваадах юм. MJL радио чимэндээ холбогдсон байна. Сайн байна уу? За сайн байна уу? Үчиг хэр өнгөрөөж байна? Сайн. За, ер нь бол сэдвээ мэдж байгаа захиануудаа сонсцсон тийм ээ? Сонссон. За, энэ тал дээр ямар байр суурьтай байна? Одоо тэгээд хүний амьдрал ч одоо сонин юм шүү. Тэр хүн хуучин дурсамжаа миний давхар сонсдог яагаад юм л? Хаяада нэг давхар сонсдог байгаа. Гэтэ шууд ярьж чааш. Бид нар дээр бол зүгээр орж байгаа. За. Би өөрөө 50 гарсан байхгүй одоо ер нь бол. Тэгээд үл байхгүй амьдарч байгаа тэгээ салцсан. Тэгээд тэр хүний хэрүүл одоо хэлэх юм бол одоо уулзаал одоо ер нь нэгж бодож явдаг бол нэг уулзаал тэгэл ер нь бол цэглэсэн дээр л гэж бодож штэ. Өөр амьдралтай гэдэг байгаа штэ тий. Тэгээ миний бодлоор бол тэр хүн бол одоо татна хайрцаанд орохтой бас үгүй нэг өөртөө хамгаалаад тийм хамгаалт намаалтай чигэрүүлтэй ус үстэй. Одоо тэгэхээр чи энэ захианы одоо эхний захианы эзэнт хэлээд байна штэ тий. Тийм. Тэгэхээр одоо уулзаа цэглэн гэдэг чинь одоо уулзаа тэр дотн харилцаандаа орчоод цэглэгээд байгаа мó эсвэл уулзахгүй л угаасаа ингэ цэглэж юм шүү. Тэгэхээр үлтэй хүн учраас л яг одоо бас бодож идэв юм гүйцээл одоо тэгээд ахиж одоо уулзахгүй байж болдгоо юм л гэж тохой миний бодлоо. Би бол тэгнэ. За өөр дээр нь ярив. Ямар нэгэн байдлаар эхнэрээ араар нь тавьж юу эсвэл араараа тавилж байсан удаа бий юу? Яг нэг салсан хүнээ яриад байсан тий. Тэгээ яг манай надаас ингээд нэг 8 дэх хүүхэнтэй суусан л да би. За. Тэгээ амьдарч ирсэн чинь нэг өөр хүмүүстэй уцаар яриад уулзаад баригдсан. Гэтэ би яг буудлууд багт нь барайг л дээ. Бааранд багт таарсан. Тэгээд бас ингээд шүн ороомоор нэг хүн залгаад ингээд уулзээд миний нэг хажууд ингээд хоёул нь онцож байгаа залгаж. Тэгээ нөгөө шүн чинь чимээгүй юм чинь шууд спикер шиг сонсож байгаа байхгүй яриа. За. Тэгээ тийм юмнаас бол хүн гомдд юм байлээ. Би бол сайн байсан тэр хүнд. За. Тэгтэл намайг тэгж гомдоогоод тэгэл хүний сэтгэл юм жаахан хөрдөм байлээ. Тэгэн л дээ. Тэгэл би гадшин төсгшөө яваад ирэн тэр үнээс салъя гэж бодоод тэгээ салж ийсэн да. За. Тэгээ яг хөө одоо бол өөр хүмүүстэй байдаг л да яг хөө. Одоо нэг хүнтэй ингээд байн уулздаг, харьцаанд ордог.
Бүх юм сайхан байдаг л да. Тэр хүн нь болохоор гэр бүлтэй биш үсттэй. Аа. Тэр хүн гэр бүлтэй юу? Байхгүй. За. Тэгсэн чинь урд нь одоо би өөр газар амьдарч байсан байхгүй өөр оронд. Тэгээ нэг хүүхэнтэй бас найзалдаг байсан. Андаас нэг 9 дүү хүн байхгүй юу. Тэгсэн чинь нөгөөд чинь болчихгүй би тэр ирнэ. Нөгөө өөр газар байх та. Монголоос өөр газар. Тэгээд ер нэг амар нэгэн байдлаар болчихсон би тэр. За. Тэгээд ингээд энэ үнтэй юм болцсон болсоо нөгөө хүн чинь ахиж над руу харьцаад. Тэгээд одоо ингээд уулзч ямар байна би өөрөөс чинь өөр хүнтэй бол тийм харьцаанд ормоогүй байх ч гэдэм үү те. Өөр хүнтэй орохоор өөрөөс чинь одоо өөр байх хэцүү байх ч гэдэм үү те. Тэгээд яриад байдаг. За. Яамгүй бас тэр л асуудалтай юм байлээ. Яг. Тэг хамгийн гол нь нөгөө хүнийхэн тухай ярьсан байхгүй би ингээд өөр хүнтэй би одоо ингээд уулздаг хүн байгаа. За. Гэсэн чи хамаагүй бид чинь хамаагүй би өөртөө чинь ингээд харьцаанд ормоор байна гэдэг. Бүр нэг тийм хүмүүс байдаг. Одоо хуурж л гэсэн. Одоо тэр хүнтэйгээ уулзж гин ер нь бол энэ талаар ярьж гин гэдэг чинь хууралтын бас нэг хэлбэр шүү. Нөгөө хүндээ хэлээгүй л дээ нөгөө сүүл төөрөхд байсан гэдэг байгаа шүү дээ. Хол өөр газар. Тэр хүндээ хэлж байгаа байхгүй би одоо энэ хүн ингээ хэлвэл надаас холдох нь гэсэн чинь холдохгүй байгаа. Одоо тэгэл өөрөө ч сонголт л мэднэ л дээ. Хүний амьд хэцүү юм байх юм аа. Тэгээд гэр бүлгүй хүн чинь бас тэгэл яах вэ гэд эргэлзэн штэ. За холбогдсон маш их баярлалаа. За үчиг сайхан өнгөрөөрэй. За ямар таач ингээд манай нэвтрүүлгийг яг энэ цаг мөчид манай унтлагын өрөө тэгээ нэмэх 21 сонсогчтой хүргэдэг нэвтрүүлгийг сонсдог сонсогч нартай маш их баярлалдаг шүү. Тэгээд хүн бие биетэйгээ те ижил сэтгэж эсвэл нэг зүйл дээр ингээд бас санаа нийлнэ гэж байхгүй л те. Ягаад гэвэл өөрөөр өнцгөөс гарч ирж байгаа өөрөөр амьдралаас харж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр араар тавилт нь зөв юм уу? Тэрийг нь магадгүй байх ёстой гэж харж байгаа хүн байхад ерөөсөй байх ёсгүй гэж харж байгаа бас хүмүүс байна. Тэгээ би хувьдаа бодохдоо үнэхээр араар тавих гад байгаа юм болвол тэр хажууд хүнээ битгий заваагаад байл да. Тэг үннээ хэлээ салчиж болдгоо юм уу тийм магадгүй. Мэдгүй би яг тийм үнцгийн хүн байхгүй юу. Намайг одоо манай араар тавихыг одоо хүн амьтантай явмаар байгаа юм бол над хэлчээр би өөрөө зайлчээ гэх төрлийн тийм хүн болохоор бас янз янзын л юг харах баг. Гэхдээ гол нь араар тавьж байгаа хүчин зүйлүүд нь юу юм бэ? Энэ бол мэдээж хосуудын хоорондох ойлголцол, харилцаа ингээ бүх зүйл болжлоо гал да. Тэгэхээр болж игэл хажуудах ханижлаа хайрлаж байгаа манайхан ойлголцохыг хичээгээрээ тэгэл амьдрал чинь угаасаа л хэцүү шттэ хатуу те. Тэгэхээр юм болгонд шантраал тэрнийг авч чадахгүй байгаа зүйлээ өрөөл бусдаас хайгаад ах юм бол энэ бол амьдрал шээ. Тэгэхээр одоо зовлонтой ч вэ өвчтөй зовлонтой одоо ядуу буураа яа юу л гэдгийг тэр болгон дээр хамттай байя гэд нэгэнтэл ханилж ижилсээд ингээд суудсан бол бүх зүйлийг хамтдаа даван дуулах тийм сэтгэлийн хаттай байгаарай л гэж би бодож जैन. Тэгээд хүсэж जैन. Тэгээд ямар тач энэ хүрээд манай өнөөдрийн араар тавилтыг уучлах уу сэдв дээр явсан хэнд ч тийлэр авираатай унтлагын өрөө нэвтрүүлэг маань инхүү өндөрлөж байна. Ингээд миний өнөөдрийн турш хүргэсэн 3 эфиртэй хамтсан та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн амралтын өдрүүдэд аятаа таатай сайхан өнгөрүүлээрэ. Тэгээд буцаа та бүхэн тэгээд даваа гаргийн үеийн хөтөлбөрүүдээрээ буцаж уулзах болно. Тэгээд тэр болтол та нар сайхан амарцгаагаараа бүгдэнд нь хайртай шүү. Баяр та манайхаа.